19 он манай нэг хүн энд наснаа татгуулт гарсан. Тэр хүн бас тэр 36 сараар авч чадахгүй гарсан. 19 оноос үргэлжлээ тэтгэврт гарч байгаа хүмүүс болохоор зөвхөх хэмжээний хувьгаа хөшгөө аваа гарч ясна. Одоо 19 оноос хойш болохоор одоо бид нэр тэтгэврт ямар ч юу байхгүй болж байна. Тэгээ ямар ч одоо ямар юутай арга хэмжээ авдığım бид нэрийг тууз нь шийддэг юм уу, юу аймаг нь шийддэг юм уу, сум нь шийддэг юм уу, ямар ч ясныг арга хэмжээ авч бидний амьдралдаас нэг нэмэр болох ах л гэж боддог байгаа шүү дээ. Одоо тэтгэвртэн одоо 2 жил болоход тэтгэвртэн гардаг. Тэгтээ тэр 36 сар гэж юм байдаг гэсэн тэр мөнгө эднээс аваагаар нэрээд ингээд житгчгээд кино муухат одоо бүгдийг кээчгээд. Одоо би намар тэтгэврт гарна. 9 сард би тэтгэврт гарна тэгээд одоо тэтгэврийн 36 сар мар гэдэг юм олголт байхгүй. Одоо жилийн нэмэгдэл гэдэг юм байхгүй. Ингээд ямар нэгэн төрөөс гардаг харамж байхгүй болцсон. Энэ төрийн үйлчилгээний албан төрийн төсвөлтийн газар гэдэг юм болсоос болж ийм нөхцөлд хүрч байна гэдэг ийм ойлголтод хүрээд үзсэн. Одоо дараа яг туузынхандаа бичиг баримтаа хүргэсэн хуралдаж байгаа ч гэсэн тэр хурал мэдээсүүдийг авч гэлцдэггүй ийм байдал төрөд одоо бид нар аймгийн засаг дарга, сумын засаг дарга хэмжээнд бичиг аваагаад өргөх бичиг аваарчгаад гавьж байна.